Гараж дотор хийсэн галзуу секс. Эхнэрийнх нь найз төрсөн өдөртөө өрсөн тул Бацэнгэл эхнэр Сувдаатай хоёул кино үйлдвэрийн хажууханд байх Одноогийн хурж очив. Одноо Сувдаа хоёр багасаа уярхаж нэг ангид хамтсарч байсан болохоор үе зайгүй найзууд. Хожим Сувдаа нөхөрт гарч хоёр ч хүүхдийн ээж болчихсон яваа бол Одноо харин хүнтэй суугаагүй ганц охинтойгоо хамт амьдарч байгаа билээ. Найзынхаа төлөө санаа зовсон Сувдаа миний найз насныхаа эдэр дээр хань жилдээ болмор юм да гэж зөвлөхөд өөдөөснө. Найз нь ганц охиноо хойд эцгийн гар харуулмааргүй байна. Тэгээд ч найзд нь ганц бие гангарч сул бие согсорч явах шиг сайхан юм хаа байх вүлээ гэж хариулдаг аж. Царай зүс нуруу турууны хувьд миссийн тэмцээнд орох юм бол түүнтэй энэ зэрэгсэх бүсгүй гарахгүй эзээ. Ямар ч аавын хүү харсан ухаан алтан дуралмаар энэ сайхан бүсгээд 3 өрөө байр хамгийн сүүлийн үеийн загварын үнэтэй машин гэд дуудагдах гажигдах юм юуруугүй. Тийм болохоор хэр баргийн хүнийг тоож хардгүй гэж хэмээн найзууд нь боддог юмсанч. Бацэнгэл Сувдаа хоёрыг хурч очиход тэднийд найзууд нь ирж гисэн найр наадам эд дундаа өрнөж байж. Ойр дуулзалтаагүй тэд бие бинийгээ үнсэж өнгөд тоглоом шоглоом дуу хорбосоор нилээд удаан суцгалаа. Орой болсон тул зочид гэр гэрийн зүг явж Бацэнгэл Сувдаа Одноо гурвал өлтөв. Дотны хоёр найзын яриад хиймч хурдан дуусна гэж юу байх вэ? Тухтайхан тогтоохон суугаад баахан ярьж хоолунд архит арс болсны эцэст Одноо. Хүүе би машинаа гаражд оруулж таммаар байна гэхэд цэнглээ минийэр Одноотой хамт яваад машиныг нь оруулчихад ирээч гэвэл Одноо. Ашгүй дээ юм сайн бэ. Би ч заримдаа гараж руу ганцаараа орохоос айд юм шүү дээ гэд машиныхаа түлхүүрийг аваад Бацэнгэлтэй хамт хоёул гарав. Шатаар уруудаж явахдаа бүсгүй Бацэнглийг суудан толгоогоо мөрөнд нь нааг шахам явж байлаа. Гадаа гарч ирээд пүүх ямар гоё шүн вэ. Чи тэр одыг хардаа. Амар тод гэрэлтэж байгаа эз гэд шүний одод анигдсан тэнгэрүүд зааснаа гарыг нь атхан улмаар зүрхэн дээрээ тавих үед томбойсон чирэг хатуу хөх гарт таарахад Бацэнгэл цахилгаан цохилсон аятай биеийн татвс хийлээ. Гоо зөксөнгийн охин тэнгэр дэрэгдэн зогсож байж гимэн хэр баргийн эр хүн дэвчиж чадахгүй дээ. Харин Бацэнгэл авгаагаа хардас сэрдэхвэ гэж сэтгэлэн зовсондоо хойлоо машинаа оруулж тавьчихад хурдхан ороод ихгүй гэвэл бүсгүй түүний цариуд харснаа. Чи авгаагаас айгаад байгаа мó гэсэнд Бацэнгэл бяцхан нэрлэгмээр аядаж. Үгүй айсан юмч биш л дээ гэчгөө. Тэр хоёр машинаа асаагаад орон сууцны хажууд байх тоосгон гаражд орлоо. Бүсгүй машинаа унтраачгаад хэсэг зур чимээгүй сууж байснаа. Цэнгэлээ миний хөшин гараж хаалга хаачгаад ирээч гэхэд Бацэнгэл хэсийн осоор нь хаалгыг хаачгаад ирэв. Гэтэл Одноо машиныхаа суудлыг аргаш налуулан гэдэр хэвтчихсэн байхаагаад хоёр хөлөө алцаалгасан чигээр юу ч болоогүй аястай харагдлаа. Ил явдлыг хараад Бацэнгэл хэсэг зур яах учраа олохгүй балмагдан зогсож байтал бүсгүй. Хүүе чи яагаад төвшөөшиг зогсчоо? Алуу наашаа ороод ирээч гэж хэлэхэд Бацэнгэл машинд орон хажуугийн суудалд суув. Энэ үед Одноо ноосон цамцны хормойг дээш сөхөн хэвлийгээ ил гаргаад нарийнхан хурнуудынхаа үзүүрээр илж тэгснээ хөхөвчөө дээш болгон хоёр томгор хөхөө ил гарган хөхнийхээ товчийг ямарч Бацэнгэлд хандан. Хажууд ч нэмэгтэн байж ядаж байгааг харахгүй нь уу? Чи ихнэрээ жаргаад гიშгэ намайг жаргаагаад өгөөч. Би хүсэж байна гэхин тэр. Ийм зүйл болон чинээ зүудлээчгүй явсан Бацэнгэл хүслийг нь биелүүлж дурайг нь хангаж өгөх сонирхол төрсөн хэдэж дотроо. Энэ айгуул бол намайг сорж байж мэднэ. Сувдаа энд хоёр хувилцсан гарцаагүй боллоо гэж хашаарлан бодоод арай тоор намайг гэж сандраа хэлэхэд бүсгүй. Цэнгэл минь дээ. Тийм юм байхгүй. Битгий сандар гэж амьсгаадан хэлээд чичирч байгаа гараа доошлуулан өмднийхэн захилгааныг тайлан эргэтнийг нь гаргаж ирээд харснаа. Ёстой янзтай. Манай Сувдаач хацтай юм аа. Одоо энийг чинь Одноо анаа хэрэглээд үзье л дээ гэж хэлээд бооныхын тэрхийг хилнийхээ үзрээр эргэнүүлэн долоож амандаа оруулан хөхөж гараараа хоош ургаш холихуулан гачаадаж зангидсан гарын дайтай болон зантай тал босгож орхиод сая өөр рүүгээ татан дээрээ мордууллаа. Гэвч хүсгэд хясна гэдэг болж том бүдүү эрхтэн нь хүүхний бариу өтрөө рүү орж өгөхгүй баахан ноцолдож арай ч үнийг багтаан оруулаад хөдөлж эхэлтэл. Ах
цацаг затарлаа аяархан л да. Яна энэ хэмээн бүсгүй уйлг хаалан дэншиж гарах нь тэр. Эргэтнээ нааш цааш холхиулан бүлэх бүрт пүл гэсэн чимээ гарч хүүхэн нурууга хотолцуулан өөдөөс нь сөрөг хөдөлгөөн хийх чи айдаж бас хүү ёо хэмээн зөөлхөн дуурах нь эмзэглэж бэн шинж бололтой. Дээрээс нь дараад хүчтэйхэн шиг зохиод өгөх гэхээр ёолж явахлаад байсан тул Бацэнгэл өндий цугаад бүсгүйг өвөр дээрээ гарган эргэтнэрээ доороос нь тултал одноо араараа барин эргэтэн рүүгээ амсардуулах төдий оруулаад хөдөлж эхлэв. Дур тачаалаа барьж дийлхээ болсон бүсгүйд энэ байрлал тун тааламжтай байгаа бололтой эргэтнийх нь тэхий дунд хүртэл хөдлөн янгийн үгсийг урсган хачин их тачаадж байлаа. Бацэнгэл бүсгийн өгзөгнөөс бариад дээш доош хөдлөх бүртэн дийм өгч заримдаа доош нь жоохон дараад орхихоор эргэтэн лав орж бүсгийн өвцөндөө эмзэглэг бололтой ордуу тавиад сүйд майд болох тул өөрийнх нь зөнгөөр бужигнуулж зөөлхөн цагаан хондлоо дээр нь аяархан алгадаж өгзгийг нь хоёр тийш татаж чангаах гэвчлэн янз бүрээр оролдон аяглаж бүсгийг улам бүр тачаадуулна. Нөгөө дасдаг юм дарваадаг юм гэдг нь бололтой бүсгүй учир зүггүй ёолж эмзэглэхэн болоод бүр эргэтнийг нь уганд нь тултал оруулан байдаг чадлаараа айхалж явглан үс гизгэн сэгсэлзэн дэлийн хөхн ийш тийш сэгсчин оволцож оцгонош гарчээ. Эр бэлэг эргэтнэн дэндүү давчуу бориохон өтрийн дотор орсон болохоор хөдлөх бүрд тэрхийн хорсон хүндөөрлөвч үзэгслэн бүсгийн уран тачаалд өргөдүүлсэн эр түүнийг Эстон. Хос бэлгэсийг учралдуулсан хорвоогийн үжит цэнгэл өндөрлөх мөчөд бүсгийн дуу улам чангаран нууцын хормын төдийд агшин чангарч ирснээ жирсхийн бүлийн шингийн садруулан асгаруулж байх нь мэдрэгдэв. Хүүхэн нэгэн дур тавьсан тул өөр дээрээсээ өндийлгэн суудал дээр төрүүлгэн харуулan дөрвөн хөллүүлж байгаад араас нь хүчрэхэг гэлдээ зоонгууд хэд хүчтэй бүлж өгөөд халуун бүлийн үрийн шингэнийг бүсгийн хэвлээ дотор юулж орхив. Нэгэн зөрсөн ажлаа бүтээсэн тул тэр хоёр тэврэлдэн ялуурсангүй тэр даруй гэртээ орцголоо. Тэднийг ороход сувдаа зургт үзээд сууж байв. Та хоёр чинь яасан удваа? Эхнэрээ ингэж асуухад Бацэнгэл хэлэх үг олдохгүй гэлбэлзэж байтал ашгүй тэндээс. Найзынхныг таньдаг хүүхэн гадаа тааралчаад худлаа харж байх удчихлаа. Алин миний найз Идуу хэмээн одноо бүсгүй самбаа гарган хоёр биенээ хэрэгээс мулталж дөнгөжээ. Гуруулаа ширээнцэн архи дарс хоолунд болон найрлаж эхэлсэн бөгөөд энэ хооронд Бацэнгэл гялсмэс усанд орж хэргийн ол мөрийг арилгаад амжлаа. Шүн нилээ даажуу болсон хон тэд унтаж амархаар хэвтцгээв. Одооч хэвцэн даруйдаа хүрчгэндэл хурхирч гарсан бөгөөд харин сувдаа эр нөхөртөө эрхлэн дур хүслэн оволцож цааш ирхэн хэвтээд араасаа бүлүүлэн хоёронтой дур тавьсны эцэс сайн нэг амсхийн дуг нойрондоо дугчров. Өглөө тэр гурав уун цун босоод цай унд ууж байх зурстай Бацэнгэл нэг шөнө хоёр хүүхэн хусна гэдэг тэр бүр аавын хүүд тохиолддогч боломж биштэй би ч бас муугүй л ир юм байна шүү хэмээн өөрийгөө ихэд үнэлэн бодож суулаа. Халуун хүнжил суваг. Subscribe дараад олон сонирхолтой өгүүлэг сонсоорой.